За өнөөдөр энэ ардчнамаас зохион байгуулж байгаа энэ нээлттэй туулын хурдны зам энэ нээлттэй хэлцүүлгээр бид нэг дөрвөн гол зүйлийг л иргэдэд олон нийтэд мэдээлэл өгөх ёстой юм. Уг нь одоо энэ хэлцүүлгийг энэ төсөл эхлэхээс өмнө нийслэлийн иргэдийн хурд зохион байгуулах ёстой ажил байхгүй юу? Нийслэлийн иргэдийн хурд гэж нэг хэдэн аймгийн албат одоо тэнд нэг засаг даргынхаа үгээр хөдөлгөл нэг тим юм болчихоо. Сүүлдээ одоо энэ чинь ардчс намын бүлэг одоо энд анхаарлаа хандуулж эхэлж штэ. Энэ хэлцүүлгээс бид нэгдүгээрт нь яг энэ туул голын экосистемд энэ төсөл хэрхэн нөлөөлөх юм бэ гэдэг асуултанд хариулт авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь төгжрөл яг буурах юм уу энэ төсөл хэрэгжүүл. Гуравдугаарт нь энэ төсөв бүртгэх нь арай дэндүү хэдвэн дээр биш үү гэдэг асуудал байгаа. За дөрөв дэх асуудал бол энэ төсөлд одоо ингээд шалгартсан гүйцэтгэх гэж байгаа компани эдийн засгийн болоод ажлын туршлагатай юм уу? Энд ч одоо янз бүрийн юм яриад байна шүү дээ. Энэ дөрвөн асуулт гол асуултанд л бид нар энэ хэлцүүлэг хариулт өгөх ёстой маа. Зөвхөн ер нь төгжрөл буурахыг бол эсэргүүцээгүй. Дээрээс нь өнгөрсөн оны 7 дугаар сарын 8-9-нд нийслэлээс оруулж ирээд нэг Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог билүү юу вэ нэг замны нэг төсөв орж исэн юм аа засгийн газрын өрийн баталгаа гаргах гад. Тэгээ тэр үеэр л уг нэгдүгээр тойрог зам гээд тэгээ тэр үеэр л одоо анх энэ Лодо самбуу гишүүн бид нар одоо энэ Баатархуу гишүүн байсан шилжээ. Энэ бас туулын хурдны замыг бас анх хөндөж ярьсан. Үн чи 2.3 их найдаар ийм хөртөгтэй ийм төсөл хэрэгжих гэж байна штэ гэж. Тэгээ яг наадмын өдрүүд болж ирсэн учраас хэвлэл мэдээлэл бага байсан. Нөгөө талдаа бас анхаарал суларсан байсан учраас өнөөдөр харин олон нийтийн анхаарал өртөж байгаад нь бол үнэхээр сайшаалтай байна. Зүгээр ер нь энэ ажил бол уг нь бол энэ ардчс намын бүлэг дээр биш нийслэлийн иргэдийн хурал дээр урьдчилж мэтгэлцээ явах байсан шүү гэдэг хэлье. Хоёр асуулт байна. Нэгдүгээрх нь одоо тэр төсөл хэрэгжүүлээс зураг ирүүлээгүй учраас усны нөөцийн дүгнэлт гаргах боломжтой усны газрын даргаас. Одоо цаашдаа яах юм? Нэгэнт усны нөөцийн зөвлөөс чинь дүгнэлт гарах боломжгүй гэдэг хад одоо энэ төсөл цаашаа явах уу гэдэг асуулт байна. Хоёрдугаарт нь төсөв бүртгэхийн тухай 2.3 их найдын асуудал сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга сууж байна. Та энэ төсөв бүртгийг нь одоо хэн боловсруулж ер нь хяндаг газар байна уу? Үндэсний аудит, Улаанбаатар хотын аудит 2.3 их найд гэдэг чи одоо ер нь дэлхийд байхгүй өртөг штэ. Би бол төсвийн байнгын хорооны гишүүний хувьд анх бол яг энэ талаар нь төсөв бүртгэхийн талаар шүгэл үдээжсэн хүн. Зүгээр одоо харин энэ олон нийтэд гараад олон нийтэд мэдээлэл нь ил болоод энэ экосистем төслийн хэрэгжүүлэгч дээрээс нь энэ бусад одоо төвжил буурах уу гэдэг олон асуудал ингээд олон нийтэд хүрж байгаа нь сайн байна. За энэ хоёр асуултанд хариулт авъя. За Амбатар гишүүний асуултанд хариулъя. За байгаль орчны наривцсан үнэлгээгээр бургасыг холдуулж олно гэдээ гарцаагаа учраас энэ дээр бид нар бургасыг холдуулж байгаа талбай дээр гидрогеологийн өрөмтлөг хийгээд гидрогеологийн өрөмтлөг хийсэн тайлан дээрээ гүний усныхын тайлангаа эцлээд усны зөвлөлд өргөн барих хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг энэ ажил процессын дагуу явагдаж байгаа. Бид нар усны зөвлөлдөр мэдээллийг хөцөлж өхийн тулд бидэрт одоо гидрогеологийн тайлан судалгаа хэрэгтэй байж байгаа. Энэ дээр бол явж байгаа. За төгжрөл дээр хийсэн 34%-аар бол нөлөөлнө. Экосистем дээр барилга өсрэлтийн 6.6 дундаж нөлөөтэй. За ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй гэдэг бол наривц зөвлөгөөний одоо дүгнэлт байгаа. За төсвийн үед болохоор 13 онд энэ доллараар ботход 460 сая ам доллар 4 игнэтэй байсан. За 6 игнэтэй гүүрэн байгууламжийг 72 болгосноор доллараар ботход 25 онд бол 680 сая ам доллар Америк доллар гарч байгаа. Дэлхийн бусад ийм гүүрэн байгууламжаас бол бага. Олимпийн гүүр наадамчдын гүүртэй харьцуулахад энэ маш бага үнэж байгаа. Бид нар наадамчдын гүүр 6 игнэтэй ийм гүүрэн байгууламжийг бол барьсан өртгөөс бол 2 дахин бага байж байгаа. Компаниуд бол туршлагатай компани. За олон улстай чсэн бүх гол дээгүүр гүүрэн байгууламжууд гардаг. Энэ бол ингээд гүүрэн байгууламжтай байгаа учраас ер нь бол усны тухай хуульд өөрчлөлт орог байсан чинь хууль зөрчиж байгаа гэж бол үзэхгүй байна. За баярлалаа. За энэ 25-нд өнөөдөр чинь 30 минутад 5 хоногийн өмнө бид нар нэг энэ усын хурлын даргын захирамжаар гарсан усны нөөцийг хамгаалах зохистой ашиглах эрх зүйн орчныг нь сайжруулах нэг ажлын хэсэг хуралдсан. Тэр үеэр энэ асуудал бас нийгэмд нэлээд дэгдээдсэн учраас энэ одоо нөгөө байгаль орчны үнэлгээг нь хийсэн компани за би нэрийг хараадахыг төмөр тулга гэж хүмүүжсэн байна. Тэгээ төмөр тулгаас бас нэмэлт мэдээлэл асууж хахад одоо чинь 43 га газар 17 гаан бургас 16 гаан нөгөө улаасч билүү. Тэгээ энэний байгаль орчны үнэлгээ яах юм бэ гэхэд тэр байгаль орчны үнэлгээний үнэ хариулж чадахгүйсэн. Хоёрдугаарт нь ер нь бол энэ 25 оны 6 дугаар сарын 9-ний өдөр энэ байгаль орчны наривчсан үнэлгээг тэдний компани хийсэн гэж байгаа боловч хохирлын хэмжээг 72 тэрбум төгрөг гэж яг одоо тэн дээр ясан протокол над байна л да 72 тэрбум төгрөг гэж гаргаж ирсэн. Гэтэл одоо нөгөө нэг тэр 43 га газар 26 га газар нь улаас 17 га газар нь бургас услагдана гэж. Энэ тэдний өгч байгаа мэдээлэл
Дээрээс нь энэ байгаль орчны яамны өгч байгаа мэдээлэл, нийслэлийн өгч байгаа мэдээлэл ингээд их нэгдүгээр зөрүүтэй, хоёрдугаарт нь эдийн засаг экологийн үнэлгээ эднэр маш зөрүүтэй байна. Энэ талтай дэлгэрэнгүй мэдээллийг нэг өгөөдөхтэй. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Таны хэлж байгаа зөвөө. Байгаль орчны наривчлан нөлөөллийн үнэлгээнд дээр нийт 43 га газар мод бургас таарж байгаа. Үүний 50% нь улаас, 50% нь бургас. За улаасны дундаж наслалтыг бол 50 жилээр судалгаа хийхэд гарч гарсан. Бургасны дундаж наслалт бол 38 жил гэж гарч ирсэн. Энэ дүгнэлтнээр улаас бургасны дундаж наслалт өндөр болцсон буюу одоо насжилт өндөр болсон гэсэн дүгнэлт бол ой хэсгийн дүгнэлтэн дээр нь бол гарсан байсан. Бид нар энийг яг модны хэсэг дээр нь бол анхаарч авч үзчихсэн. За тэгээд юуны нөлөөллийн тооцоод барилга угсралтын үед бол дунд зэргийн нөлөөтэй юм байна. Ашиглалтын үед бол бага нөлөөтэй юм байна гэж аль биесээр үнэлгээн дээр гараад нэгдсэн үнэлгээн дээр бас ингээд гараад гарсантай нөхөн сэргээлт болон юуны техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлтийн одоо яг хуульд норм заасан дагуу нөхөн сэргээлтийг бодож бол тусгасан. За ийм байж байгаа. За баярлалаа.